Сайн байцгаана уу бүгдээр нь ээлж дугаараараа олж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Гадаа цас бударсан маш дулаахан үзэсгэлэнтэй орой болж байна. За өнөөдөр миний хувьд та бүхэн тэгээ юуны талаар ярих гэж байгаа вэ гэхлээр энэхүү удаагийн дугаар маань ер нь бол маш хүнд сэдвээр эхэлж байгаа. Над руу хандсан эмэгтэйчүүд 4-5 хүн байгаа. Тэгээд тэдгээр хүмүүсийн явуулсан кейс. За тэгээд тэдгээр хүмүүстэй ярилцсан дараах миний мэдрэмж. Тэгээд надад бас амар хүнд туссан. Айгу олон зүйлийн талаар эргэцүүлж бодох тийм нөхцөл үүссэн. За тэгээд тийм сэдвээр ярилцах гэж байна. Ер нь бол эрэгтэй хүний бас ямар хөө вэ гэдэг талаар энэ дугаар дээр хөндгөө сүр аргагүй боллоо. Тэгээд мэдээж юм гэдэг чинь сайнтай муутай сав дүүрдэг, юм нэрэмтэй бас бараантай байдаг. За тэгээд бүгдээр ингэ авах гэхийн ухаанаар хандаасаа гэж хүсэж байна. За тэгээд мэдээж миний видео бичлэгүүдтэй хамт байгаад цаашдын дугааруудыг манаас үзхийг хүсэх юм бол мэдээж лайк, subscribe дараад бас энэ хонхон дээр дараарай. За тэгээд таалагдахгүй бол алгасаж болно. Та бүхэн алгасах. За тэгээд ярианда оръё. Ер нь бол маш хүнд сэдв. Миний хувьд бол маш хүнд сэдв. Над руу анх тим кейс ирэхэд би яг үнийг хэлэхэд нэр юм бах та. Тоглож байгаа байлгүй дээ. Юу вэ? Тэгж хүлээж авч байсан. Хоёр удаага ирэхэд яа над руу юм ирээд байгаа юм бол гэж бодсон. Гурав дахь нь болохоор яг оны өмнө ирсэн. За арайч тий бүр яавда даанч гэдэг бүр амар цухалдаж исэн. За тэгээ дөрөв талах кейсийг ирэхэд гүн бүр ингэж тэрэнд ийм зүйл үнэхээр байдаг юм байна. Байдаг болоод ийм кейс надад ирээд байгаа юм байна гэд яг 100 мэдсэн. За тэгээд энэ талаар та ярилццгаая. Энэхүү сэдэв маань юу вэ гэхээр ер нь л амар сонин кейсүүд надад айгүй ирсэн. Тэгээд эдгээр дундаас хамгийн нэг юм дээр тулаад байгаа юм нь юу юм гэхээр дандаа л хамгийн итгэжсэн найздаа, үеэлтэй, ахтаа, хуурай ахтаа, танилтаа, найздаа. Хүчрхийлүүлсэн. За тэгээд дээрэс нь даван тулах сэтгэл зүйн хувьд бол маш хүнд байна. Одоо баг ингээ өнөө маргаашгүй ингээд бүх зүйлийг дуусгаад ингээд бүх зүйлээс ангижрамаар байна гэсэн кейс байсан. Тэрнээс гадна одоо яг давж туулах гад хичээж байгаа, өөрийгөө бас золиослж байгаа цаг хугацаагаа өөрийнхөө сэтгэл оюуныг одоо ингээд бүр төгс золиос хийж байгаа хүн ч бас байсан. За тэгээд яранда орцгоё. За ер нь бол эрэгтэй хүн болгоныг би муу гэж хэлэх гэж байгаа юм биш шүү. Энэ видеогоор дамжуулаад тэгэхдээ үнэхээр энэ нийгэм бүр амар хэцүү болсон байна гэдэг нь бол ил байна. Тэгээд тиймдээ ч ийм хүмүүс амар их болсноос болоод энэ тэндгүү ийм жижиг кейсүүд гарч байгаа бах. Надад мэдэгдэж байгаа нь 4-5 хүн боловч надад мэдэгдэхгүй байгаа. Миний мэдээгүй, анзаараагүй зөндөө кейс байгаа гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд яг энийг ч гэсэн одоо давж байгаа өсвөр насныхан миний үеийнхэн байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд энэ хөө видеог хий гэж зориглоод хийж байгаамаа. Ер нь бол дүүнер та ирээдүйд энэ тал дээр амар тийм зөрөгтөд уурдаг байгаарэ. Нэг хоёрдож ирэхэд өөрийгөө хамгаалаасаа гэсэндээ энэ хөө видео бичлэгийг хийж влогтой байршуулах гэж байна. YouTube-дээр байршуулах гэж байна. За иймэрхүү юмнууд болсон байна. За тэгээд эмэгтэй хүн болвол миний хувьд миний өнцгөөс харахад бүх юмыг хийж чаддаг, бүх юмыг хүлээн зөвшөөрч чаддаг. Тэгээд бурууг маш сайн өөртөө авч чаддаг төрөл гэж би боддог байхгүй юу. Би л тгээгүй болохоор, би л ингээгүй болохоор, би тэр үед тэгсэн бол яагаад би тэгсэн болоо гэдэг ингээ өөрөөсөө үг хайгаад идэг, өөрөөсөө буруу хайгаад идэг. Гэтэл
Эмэгтэй хүн яг тухайн мөчөө эргээд ингээ бодохоор тэр үед зүгээр л тусламжлахгүй байсан байгаа байхгүй юу. Надад ингээ туслаад өгч чадах хүн энэ хүндээ гэж итгэсэн болохоор л тусламж гуйгаа тэр хүн рүү халбогдсон байгаа байхгүй юу. Гэтэл эрэгтэй хүн үнээр хогийн байгаа зү бүх зүйл дээр одоо ингээ хар заяо хамгийн муухай болиар заваан сэжгийн хараалууд хинээс гарч ийн дандаа эрэгтэй хүнээс хэлдэг заяо. Юста нэр яасан юу минь гэлгээл бүх муухай үг ингээд гарч ирнэ. За тэгээд бүр ингээд хүнийг бүр ингээд газар ухаад алд ормоор санагдтал нь үе удмаар нүүр хүүхдтэй, эхнэртэй, нөхөртэй, найз залуутай, үер гисэнтэй, салсантай нийлүүлээд юм яриад бүгдээр ингээд гутгаад ингээд цацчдаг. Гайхамшигтай би энийг гайхдаг. Яагаад эрэгтэй хүн ийм болцсон юм болоо. За тэгээд бас нэг юм нь хитрхи их өөлөгч эрэгтэй хүн заяа амар өөлөгч. Ингээ юу гэдгийг яг өөрийнхөө хүслээр бүх зүйлийг байлгах гээд чадахгүй болоод ирэхээр өөлөд эхэлдэг. За эмэгтэй хүний бүр тултал өөлдөг. Чиний хөмсгчин тийм юм байна, уруулчин тийм юм байна, нүдчин тийм юм байна, үсээч идэгцэн байна, чихээд идэгцэн байна. Яагаад чих чин баг нэг цорох байгаа, баг 3 4 цоолохгүй юм малахгүй юм гэдэг. Тэнийг ямаар өөлөд эхэлдэг. Заяа. За тэгээд мэдээж хайрладаг ирчүүд байгаа шүү. Тэрийг тусна ярина. За ингээд ийм. За тэгээд хариуцлага хүлээх тал дээр ястай дунд туруу заяа. Хизээч хариуцлага хүлээдэггүй. Ястай эцсийн үздэл, ясын цайдал тэмцдэг тийм амар арчаагүй. За тэгээд өөрт нь буруу байгаад чиний буруу байна гэд хэлчих юм бол за тэгээд ястай үе удам угсаа гарал төрсөн төрөөгүй найз нөхөдтэй бүх юмтайгаа хамтдаа муулуулна. Зүгээр л буруугаа хүлээд за бижар тавьшраа тий жоох ухаан ороо тий за би бодоод эргээд хэлий ч юм уу тийм юм байхгүй зөө таг эсрэгээр. За тэгээд тухайн мөчтөө бүх юмыг дайрсараагаад авч үлдэн нэг бол харилцаа тэр чигээрээ конец. Шууд тийм л байдал төрдөг. За тэгэнгүүт ах нар байна тий. Ах нар дотор бүр хүний адгууд бас байдаг заяа. Яагаад ингэж хэлж ийм гэхээр үгийг үг болгож чаддгүй. Ашиг хонжоо хайдаг эмэгтэй хүнийг бүкс гэж хардаг. Энэ бол үнэн шүү. Бүкс гэж хардаг. Эмэгтэй хүн чигээр нь хүндэлж чаддаггүй. Тэр эмэгтэй өөрийн минь ээжтэй адилхан да. Миний эгчтэй, миний дүүтэй, миний одоо ингээд эргэн тойронд байдаг эмэгтэй хүмүүс минь ийм дээ. Адилхан да хөөхий дөө гэж ингэж харж халамжлах, хүндлэх, тэр хүнд ингэж найдах, итгэх юу ч байхгүй. Зүгээр л бүкс гэж хардаг. Чи тэр хүний хувьд бүкс яагаад бүкс гэж хэлж байгаа нэхэр тэр хүн чамайг зүгээр ашиглах гэсэн юм. Чиний цагийг идэх гэсэн юм. Чиний одоо юу гэдгийг одоо эрх мэдэлтэй бол эрх мэдлийг чинь жоох эзэгнэх гэсэн юм. Чамайг эзэмдэх гэсэн юм. Хөөе чамайг л дэрлэх гэсэн гэдэг энэ vibe-наас салдаггүй. Тэгээд тэр нөгөө хөх, тайл, бүкс, гуй нэг ийм л юм харж идэг. Хямдхан байгаа биз. Дутуугийн комплекс нь бүр ингээд тэрэндээ өөрийгөө бүр ялзарт идүүлсэн. Ийм эрэгтэйчүүд бүр маш их байгаа заяа. Бүр маш их. Яагаад би ингэж хэлж юм хэрэг над миний эргэн тойрдож байна заяа. Одоо ингээд надаас дүү. Миний үе. Надаас дээшээ 30 идтэй. 40 идтэй. Бүр 50 идтэй болж өгөөч та нар. Ичдэхгүй юм уу? Тэгээд ингээд сториг нь харахаар ингээд гэр бүлэрээ хоолнд орж ийн. Миний сайхан гэргийч нэтэр гэж стори хийж тэнхтэн. Тэгээ хүү мүү охин мохинтойгоо ингээд зураг мураг авахлаа хийчихнэ. Хөөе мэдрэлчин зүгээр үү? Би тэр хүүхдүүдтэй чинь чадсуу штэ. Тэгээ энийг ч мэддэггүй. Тэгээ ингээд нэг жоохон задгай заяа. Нэг юм ингэрэн жоохон задгай. За тэгээд нэг юм жоохон өргөлттэй шорт морт өмссөн стори нэг тим юм хийчин. Тэгээд дуусаа. Нэр дуусаа. Шууд л ерөөсөө ингээл реплей хийж орж ирэл тэгсний профайл дээр их нэртэйгээ зураг тавьчихсан. Oh my god. Бүр яг юу толгойд нь байдгийн бэ? Бүгдээрээ эмэгтэй хүмүүсийг л тийм ирчүүд бүгдээ бүксэж хардаг заяа. Тэднэрт хизээч эмэгтэй хүнийг хүндлэх, хайрлах, эрхэмлэх энэ хүнийг өстой нэрээ те юу гэдгийг өстой гарын ганцхан хөлийн дөрөөнд хүргэж өгтөл нь туслах юм шүү. Өстой ах хүний ухаанаар хандах. Йоо тийм байхгүй зү тийм хүн ингээд эргэн тойрон чинь ингээд за ийм хүмүүс ямар хөө үйлдэл гаргадаг вэ гэдэг талаар би бас хэлж өгье заяа. Ийм хүмүүс ингэдгийн чанд санал тавина. Зөвшөөрөхгүй болвол 100. Тэгээд чамаг ингээд амар гой сайхан байна гэж бичнэ. Үгч байгаа юм шиг бичнэ. Оо ямар гоё, ямар хөөрхөн, ямар лагийн. Тэрэнд нь хөөрж болохгүй.
Тэрэнд хөөх юм бол тэгэл чи тэрний арганд орж ийн гэсэн үг. Энэ бол арга, энэ зайлмих. За тэгээ өрөвдөлтэй юм ярина. Би өстө нэрээ тийм амьдрал туулаад төдийгөөс өдий хүртэл ингэж амьдраад манай их за энэ тэнгууд дараагийнх нь муулна. Эмэгтэй хүнийг муулна. Өстө миний өмнөх ихнэрстэй ийм байсан тийм байсан бла бла би өстө тэрийг тийм болохоор нь салсан өстө түү мэй гэж хэлэх хэрэгтэй. Зөө. За тэгээд дараагийнх нь болохоор амар тийм шантаач байна. Гүй тэгээд чи тэтгэхгүй юм тийм. Гэт ийм хуурмал ихтэй шантаач байдал ихтэй. За иймэрхүү үйлдэлүүдийг тэдгээр хүмүүс гаргана. За энэнд нь манай нөгөө эмэгтэйчүүд хөөх юм ингэж өөрөөд нь сандлыг нь бодолцож үзэн за цуг муулаад ихэхээр нь бүр ингээ гайхан тэгээ бүр дийлэхгүй цуг муулж үзэн за тэгээ бүх юмд нь л зурлалдаал тэгээд багаар тэгээд чихэн дээр чи ингээд 960 ингээд сайхан үг мүг амьдрал те ярьж мараал ингээд ирээдүйд би чамтаас ийм машин унаад хоёлаа амтаа ингэж явмаа хоёлаас тоглолт ингэж үзье бусад хосооч хоёлаас та нэрэ сэлмэхэн гараад та нэрэ гадаад дотоодод аялаад маялаад ёо нэ дунд ороод хөө цэцэг ургуулж штэ тэрэнд нь манайх итгэж чинь тэгээд эрэгтэй хүмүүс яг энэ бүх зүйлийн ард нь зүгээр л чамаг яг өвцөг энэ бол яг бүх хараад ээж хагаад тоо тэгэхээр бүр дэндээ гонхтой аваад зү зүгээр л тэгж байгаа. Гэтэл манай эмэгтэйчүүд бүгдээрээ эсрэгээрээ нөгөө өрөвч зан байдаг учраас тэргээрээ явсараагаа сайн болж эхэлнэ, дасна, хөдлөө үний ярихт нь итгэж эхэлнэ, ингэж явсараагаа эцэст нь өөрөө л хохирож болчихдог басдаг. За тэгээд бас нэг юм за эдгээр зүйлүүд бас байгаа. За тэгэнгүүт нөгөө ашигладаг нэг юм дутуугийн комплекс бүр тулцсан. Бүр хорн гараагүй манай үеийн нэг хідэн малн толгойтой үхэр биетэй нэг юм муурны юмтай нэг чалхан муурных тэгээд нэг юм тэнэг вайптай өөрийгөө одгээ ботцсон. За ийм гаруудын үед яадаг вэ гэхээр объектын санал болгоно, гой сайхан үг хэлнэ, шууд чичирнэ. Тэгээд тусламж гуйх мөчөд шууд ашиглана. Тэд бол тэгж чаддаг. Тэд бол үнэхээр тэрийг хийдэг хийцэндээ ч одоо ичихгүй бол нэг газар очицсан ингээд өөр хүмүүст ингээд гайхуулаа яриа байж байгаа. Ирчүүд ийм юмараа нэгэндээ цэцэрхэд гэхээр бүр өөртөө лаг гарцсан. Би лаг вэ гэж бодоод идэм шиг байгаа юм. Үгүй шүү дээ. Яг үнэ эрэхтэй. Бүр үнэхээр яг жинхэнэ Монгол ирэх хүн, эмэгтэй хүнийг хайрдаг, эдэлдэг ир хүн яжууд бүр арчаагүй дээрээс нь ямар боловсралгүй, ямар тэнэг ёо ямар дүүрцэн мал вэ гэдгийг гайхуулаа сууж байгаа гэдгийг хизэж ойлгохгүй заяа. Хизэж ойлгохгүй тийм хөлтөв. За тэгэд ийм хүмүүс яадаг вэ гэхээр одоо энэ надад ирсэн кейсийн нэг нь ахгүй яхаа энийг ингээд ярих зөвшөөрөл авсан болохоор би бас ярьж байгаа шүү. За энэ нь яасан гэхээр ингээд миний ингээ хамгийн сайн найз байгаамаа. Тэгээ өмнө ингээл намайг хүргээл өчдөг болохоор ядлах ингээл хүргээд өчөх байх гэж бодоод ер нь бол би тэр өдөр ингээ гараа шоовдсон. Тэгээ ингээ уусан. Тэгээ уугаад нэлээд удаад эхлэхээр аминдаа найзгаа ирээд аваад гэрт түргээд өгөөч гэсэн чинь тэр найз маань миний сохтууг далимдуулаад намайг авч яваад тэгээд өөр газар очиод намайг ингээд надад ингээд бэлгийн хүчрхэл үйлдчихсэн. Энэ бол ингээд надад одоо бол ингээд хэдийн хугацаа өнгөрцөн надад бол одоо ингээд давхад маш хэцүү байна, амар хүнд байна. Өдөр болгон бодогддаг, тархинаас гардаггүй, өглөө босоход л тэр ингээд яана гэл ингээд ороод ирдэг. Өдөржингөө тэр нэг юм сэтгэлийн зовиртой би ингэж явдгаа. Энэ ингээд надад одоо давж тулахад бүр хүнд хэцүү байгаад байна. Бүр сүултээ амиа оролдог юм билүү гэж хүртэл бодож үзсэн. Би бол ингээд ганц би юм ихтэй. Хэдийн найз залуу байхгүй тултаал энэ хүнийг хуурсангүй дээ гэж бодоод явж байгаа болохоос биш. За бусад шиг эсвэл за яад нэг юм байх шít гэдэг ингээ өнгөрмөр байгаач би үнэхээр ингээ чадахгүй байна. Энэ миний одоо хүмүүжил ёсцууд байдаггүй учраас надад авахад бүр дэндүү хүнд байна гэд ингээд тэгээ би гайхаад яагаад над руу энийг ингээ бичиж байгаа юм бэ гэдгсэн чинь өөрөө ингээд кинонд ажилладаг хүн бидтэй. Би энийг дэлгэрэнгүй ярьж өгвөл кинондаа ингээд хийгээд кино болгож бүтээгээд энийг ингээд бусдад хүргээд өгөх боломж байна уу гэсэн ийм сандалтай 2-3 хүнээс надад ирсэн. За тэгээд ерөөсөө тэгээ энийг ингээд бодоод үзэнгүүт миний эргэн тойронд ч гэсэн юм найзууд байдаг байхгүй юу. Ингээл юм л бол гарч марч байгаа стори ингэтэл уулзах хаана юу вэ миний найз тэрг ороод ирдэг заяа. За тэр нь ч одоо дүүрч тэгээд нүүрэхгүй нараа гэж хаялаа гэж үтэй. Гэтэл эн чинь 1 удаа 2 удаа 3 удаа гэх ингээл явж яасан ч гэсэндээ гин халтад би тэрнэлэг залгаад тусламж гуйсан чинь тэрний байж байгаа ёрон тэр нөгөө нэг бүкс гэ харсан яг тэр харизмаараа одоо ирээд ингээ авч яваад ийм хүн болсон бол яах вэ?
Ингээ бодохоор амар аастай. Гэтэ миний эргэн тойронд бол нэг юм шалчхансан юмнууд бол байгаа. Заяа бүгд л ингээд нэг юм жоохон нэг юм хаас ноцох зураг ч юм уу, нэг жоохон нэг тиймэрхүү зураг мураг одоо манай бүжгийн хувцас ч одоо иймэрхүү штэ. Тэгээ иймэрхүү зураг мураг ингээ хийчингүүд бүр ингээд 90 ам ингээд шүлсэн савраад ингээд нүд ам нь улаанаараа эргэлдээд ингээд чих мэхнээс нь баг утаа саагаад ингээд тархитлогоо ингээд шов муу нисээд бүр ингээд ааста бүр ингэж би юм шиг байгаа юм. Тэгээд тэр бичиж байгаа ярьж байгаа нь бол ёо бүр амар инээдтэй юм бичиж ярьдаг. За тэгээд эмэгтэй хүн биш үү тий. Эмэгтэй хүний тасарсан байхад тийм үйлдэл хийж ийна гэдэг чинь тэр эр хүнд ямар юмных нь эр хүний одоо бахархал нэр хүнд тий байхад тий. Тэр зүгээр л яг нэг юм бүх юмыг яг бүхс гэж хардаг байгаа хөө. Тэр хүний хувьд эмэгтэй хүн гэдэг нэр тодтгол нь зүгээр бүхс. Тэрэнд хайрлах, дурлах, сэтгэл зүрх алга, тэрэнд ямар ч хүнийг хүндлэх ой ухаан алга, тэрэнд ингээ хин нэгний төлөө шаналлах сэтгэл алга, тэр хүн яана яах вэ гэж харьцуулж бодох чадамж алга, тэрэнд юу ч алга. Тэр бол зүгээр бүх эмэгтэйчүүдийг зөрөөд өнгөрсөн эмэгтэйчүүдийгээ дээшээч үе, үеийнч үе, доошооч үе бүгдийг бүкс гэж хардаг. Яг энэ ч санагдсан. Тэгдэгч байх. Тэмдэж тэнийг бузар үйлдэлүүдийг ингээд хүмүүс хийдэг байх гэж бодож байна. Тэгтэл энэний хохирогч нь болсон эмэгтэй хүн яагаад шаналлах хэрэгтэй юм бэ? Би тэрийг юус ойлгохгүй байгаа. Чамд одоо сэтгэлзээ үед ямар байна уучлаарай хоёлоо уулзч ярилцсан хийж байхгүй. Зүгээр л ингээл хайцсан. Тэгээ энэний яг яагаад гэж ангир зүгээр л тэр бүх зүйлийг бүкс гэж хардаг байгаа байхгүй. Тэгэл болоо тэрэнд ерөөс өнөөдөр ингээд нэг бүкстэй уулзаал дараагийнх нь бүкстэй уулзаал ингээд явж хань тэрэнд илүү тухтай илүү зөв юм шиг өөртөө санагддаг гэсэн үг. Тийм хямдхан. Тийм арчаагүй. Тийм хямдхан. Тархинд нь юу ч байхгүй, сэтгэл зүрх байхгүй. Миний ээж ихч дүүтэй адилхан та гэж бодож хүнийг харьцуулт хийж тэр хүнд ингээд сэтгэл санааных нь хувьд ч гэсэн бүр ингэж яа бүр амар ураад байна. Бүр тийч чаддаггүй, тийм амар харьцаагүй. За тэгээ нийгэм бол ийм ирчүүдээр дүрчихсэн. Ийм ирчүүдээр дүрчихсэн шүү. Тэгээ надад бас ирсэн бас нэг кейс нь болохоор манай ингээд танил ах байгаамаа. Тэгээд хизээч ингэхгүй гэж бодож исэн. Тэгжээд надад ийм болчлоо. Тэгээ маргааш өглөө би сэрээд ингээд юу хэлхээ мэдэхгүй. Зүгээр дуучлаараа гэлцээ гэж байгаа байхгүй юу? Яа, бурхан минь яагаад эмгтэй нууцлахгүй байгааг би үнэхээр ойлгомоор байна. Би үнэхээр ойлгохгүй байхгүй. Тэр нь миний бүр ингээд цухалт амар төрөд байгаа зэ. Эмэгтэйчүүдээ би та бүхэнд хэлье. Хэрвээ ийм зүйлтэй тулгарсан эмэгтэй байгаад сэтгэл зүрхэндээ гүн шаналаад маш их өвдөд явж байгаа бол чамд зориулж хэлье. Чи ямар ч буруугүй шүү. Уучлаарай. Чи зүгээр л тэр хүнд итгэснээрээ л буруутан болдгоо юм бол бусдаараа чи үнэхээр буруутан биш тэхүү. Чамайг бүкс гэж харсан байсан хүнийг чи эрт мэдсэн нь л тэр. Үнэхээр бүкс гэж харсан байгаа байхгүй юу? Чамайг хүндэлдэг байгаа, чамайг хайрладаг байгаад, нандиндаг байгаад, чамайг эрхэмлдэг байсан бол хизээч юм тэнийг үйлдэл гаргахгүй, хизээч юм тэнийг сонголтыг хийхгүй, чамайг бүр амар хайрлж нандинаад баг уус юм чин гартал хамт байгаад, гэр чин гадаа хүргэж өгчөөд ингээд тий чамайг эрүүл усны чин дараа гэрлэж оруулж өгч мөгөөд бүр ингээд амар кэрлж мэрлээд бүр ингээд өмнө чин санаан заваад бүр ингээд байн чамруу залахад хаана нь одоо очиж авъя гэх тий бүр ингээд байсан болов уу гэж бодож байна. Гэтэл чамайг ингэж ашиглая гэж анханасаа хараад худлаа үнэн одоо чихэн дээр чинь нөгөө цэцэг навчаа ургуулад бүр ингэж дутуугийн комплексоо зарлж байгаа хүн тэр буруутай. Тэгээд ч бүр ингэ хуулиараа явах юм бол чамайг тасраад тасарсан байхад чинь чамайг ашиглаж ийн гэдэг тэрний буруу байхгүй да. Ял үүрэх ёстой бол тэр үүрэх ёстой. Тэгж яц сэтгэлийнхаа гүнд өвчин зовлон шаналл тэгээд тархиндаа байнга бодож шанална. Тэгэл юу ч хийсэн урамгүй, хоол идэж чадахгүй, ийм хэцүү байна гэдэг тэр хүний хувьд бол бүр ингээд бүр байж болон сэтгэл зүйн том трама болчихж байгаа байхгүй юу? Тэг ингээд эрэгтэй хүнийг тэгж чадахгүй болчихж байна гэсэн. Яг үнэлэхэд ил гараагүй, нийгэмд бичигдээгүй, яг ингэж олонд яриаггүй л болохоос зөндөө байдаг юм шиг байна. Тэгээд миний эргэн тойронд гэтэл зүгээр л нэг юм зураг хийсний төлөө шүлэнгэстэд орж ирж байгаа хичнээн хүн байгаа билээ. Тэгвэл үнэхээр тэр хүмүүсийн бодит кейс яг болцсон байхад энэ дээр шаналаад явж байгаа нь эрэгтэй нь биш эмэгтэй нь байна гэдэг бол бүр амар хэцүү зүйл байхгүй юу. Харин ч над руу хандаад надтай ярилцъя гэдэг ингээд бичсэнд нь миний хувьд бол үнэхээр баяртай байна. Тэгээд та хэдийн маань ерөөсөө буруу бол огтхонч биш. За тэгээ нийгэмд бол иймэрхүү эмэгтэй хүнийг хүн чигээр нь хайрлж хүндэлж чаддаггүй зүгээр л тэр хүнийг өгзөг гэд харчихсан тий бүкс гэж харчихсан
хайрлж хүндлэе гэсэн нэг ширхэгч бүр хоромхон зурынч бодолгүй ийм хямдхан зөвлсүүд, ийм хямдхан хүмүүсийн төлөө хизээж битгий өөрөөсөө золиосолж тэр хүнийг одоо юу гэдэг юм те тэр хүнтэй тааруул би өстө яана яах вэ би царайг нь чарчдаггүй гэж ингэж битгий өөртөө доош нь татаж өөртөө битгий буруутан болгоорой та нарын буруу гэж огт байхгүй шүү. Та нар бол бүх зүйл дээр бүх юмн дээр ямар ч буруугүй гэдгийг дахин сануулж хэлье. Та нар ямар ч буруугүй шүү заяа. Яагаад гэвэл та нарыг ашигласан хүмүүс үүлийн үр гэж зүйлийг заавал тулах болно. Үүлийн үр хаалга хизээж андуурдаггүй. Хүний хийсэн буруу үйлдэл, хүний хэлсэн буруу үг за бүгд дээрээ үүлийн үрийн шалтгаантай үүлийн үр гэж зүйлийг тэрийг бий болгосон бол заавал тамийн хаалгаар хүлөө давлах болно. Тийм болохоор хизээж битгий өөртөө буруутахаараа амиа орлно гэдэг бол бүр байж болохгүй зүйл шүү. Хэн нэгэн хэрэггүй хинч биш хогийн төлөө хизээж битгий амиа хорлож өөрийгөө битгий заваагаарай. Тэрний оронд харинч тэхээсдэх гэж бүр үнэхээр аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Тэхээсдэх гэж сайн үнэтэй уулзах хэрэгтэй. Тэхээсдэх гэж хоолоо сайн идэх хэрэгтэй. Бүр харинч бардам амьдрч чим юм уу гуйлагчин л байсан бидтэй гэдгийг үргэлж мэдрүүлж амьдрах хэрэгтэй. Сэтгэл зүрхнийхээ хувьд хүчтэй байгаарай гэж хэлье. Эмэгтэй хүн хитрхи гинэн л болохоос бусад зүйл дээр эмэгтэй хүн бол буруугүй шүү гэдгийг дахин хэлье. Зүгээр л бүх зүйлийн дутуугийн комплекс болцсон нэг муу ад сэтгэртэй таарлаа гэж бодоод ад сэтгэрийг зүгээр л бүр ингээд шалтаа буугаад гуйж говшаад нусаа хацартаа биш дагзандаа наагаад амьсгаа царайлаад тамийн хаалга руу хөлөө давуулахыг нь л хүлээх хэрэгтэй. Мэдээж тамийн эзэн үйл үүр гэж зүйлийг нь хийсэн үйл үүрийг нь заавал эдлүүлнэ. Бүр хоёрч дахин нугалж эдлүүлэх байх. Тийм болохоор сэтгэл зүрхнийхээ хувьд бүр цочор байгаа энэ айдас сэргэл зэнсээ салаад урдын өмнө байсан шигээ өөрийнхөө хүсэж мөрөөдж байсан шигээ тэр хүн болохын төлөө илүү хичээгээрэй гэж та нартай хэлье. Эмэгтэйчүүд бид нар хүчтэй штэ амар хүчтэй тий бид нар сэтгэл зүрхээрээч тэр амьдралаараач тэр цаг хугацаагаараач тэр бид нар хамгийн хүчтэй юу л бол юг хийж бүтээж чаддаг юу л бол юг л бий болгож чаддаг хүний сайн сайхны төлөө хамгийн түрүүнд дуурч чаддаг альва зүйлийг юмыг эрэгтэй хүнээс илүү нарийн нэгээс тунгааж хардаг энэ бол яалтчгүй эмэгтэй хүнд байдаг ноён нуруу байж чаддаг тийм сайхан сэтгэл. Тийм учраас эмэгтэйчүүд бид нар агуу шүү. Тэгэхээр үргэлж өөртөндөө одоо би чаднаа. Би мундаг байна. Алдсан алдааны араас харамсаж суухгүй. Илүү хүчтэй байж, илүүгээр амьдарч би харуулнаа гэд илүү зөрөгтэй алхам хийгээрэй. Тэгээд өөрийгөө хайрладаг байгаарай, өөртөө хайртай байгаарай. Эмэгтэй хүн хизээд өөрийгөө нэг тавьж чадна. Тэгээд чинээгээрээ өөрийгөө бүтээж яадаг шүү. Тэгээд мэдээж нэг үйл үүр хаалга андуурахгүй. Мэдээж тэр хаалгыг олох болно. Тэд ч гэсэн тамийн эзэнд бас шүүлт дүрэнд орох болно. Тийм болохоор хүчтэй байгаарай гэж хэлье. Бүх эмэгтэйчүүд өөрийнхөө төлөө илүү хүчтэй байгаад өөртөө өдрөө хэлээрэй. Би чадна. Би заавал чадна. Савсандаа заавал хүрнэ. Би мундаг байх болно. Би сайн хүн байх болно. Би яг л хүсэж мөрөөдөж исэн амьдралаа бий болгож чадна. Би ухаантай байж чадна. Би сэтгэлийн 100% хаттай хүн гэдэг өөртөндөө хэлээрэй. Та нар үнэхээр мундаг шүү. Эмэгтэй болгоо өөртөө хайрлаарай. Тэгээ өнөөдрийн мундаг уртаа хамтдээсэнд баярлалаа. Эмэгтэй хүн гэдэг өөрийгөө хайрлаж ижил таныг хайрлах хүн илүү их хүрээлэлэр чинь орж ирэх болно. Тэгээд хорон бол мөч болгоныг өөрийнхөө төлөө, өөрийнхөө гоо үзэсгэлэнгийн төлөө, өөрийнхөө сайхан сэтгэлийн төлөө, өөрийнхөө зөв хүмүүжлийн төлөө, өөрийнхөө мөрөөдлийн төлөө зарцуулж байгаарай гэж хүсье. Хэн нэгний одоо болчмгүй тэнийг үйлдэлийг эргэж бодож тэрэнд шаналлах биш. Тэрнийг хараал ийцэн хар өдрийг дахиж бодож өөртөө зовлон хураалгүйгээр илүү хүчтэй байгаад илүү товтлогоотой амьдраарай гэж хүсье. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Энэ удаагийн дугаар маань маш хүнд байлаа. Тэгээд над руу бас зориг гаргаж холбогдсон бүсгүүчүүдтэй бүгдээр нь скелеттэй байгаарай гэж дахин та нарын буруу огт байхгүй шүү. Нэг хоромж та нарын буруу байхгүй. Харин ч тэгэхээс гэж үсээ гоё янзлаад нүрээ гоё будаад гоё хавцаа өмсөд цоглог болоод гараад ирээрэй. Бүгдээр нь амжилт хүсье. Амьдрал дэндүү гээтэй бас дэндүү өнгөлөг шүү дээ. Илүү хичээгээрэй. Өнөөдрийн дугаартайсан баярлалаа. Бас энэ хүү сэдвийн талаар дэлгэрүүлж ярих шаардлагатай байвал би дахиад нэг парт бэлднэ. Мэдээж таалыг хадгалцаарай. Доор нь дими балаа баах юм битээ бичээрэй гэж хүсье. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа баярлалаа.